Энэ тэгшлэлийг бодохын тулд эхлээд энэ хоёрын хамгийн бага ерхий болгож гэлээ. За 4 баяс нь харилцан анхны тоонод учраас хамгийн бага ерхий болгож нь 36 гэж гарч байна. Энэ тэгшлийн ойр талыг 36-аар үржүүлнэ. За зөвхөн гартлыг 36-аар үржүүлнэ гэдэг бол нэмэгдүүн тус буюу 36-аар үржүүлнэ. За ийм бол. За мэдээж энэ хоёр хураагдаад энд нь 9 үлдэнэ. Энэ хоёр хооронд орогдоод энд нь 4 үлдэнэ. За өөрөөр хэлэх юм бол ийм бол. За хаалтуудаа задлвал ийм болно. Зүүн гортлыг эмхтгэе. Өөрөөр хэлэх юм бол энэ төсөөдийг шууд учраас нийлээд ийм болно. Энэ хоёр нийлээд 140 болно. За эндээс хоёр талаас нь 140-ийг асуул. Ийм болгоно байна. Эндээс x олохын тулд хоёр талыг 41 дуугаад өгнө. X-ийн зөв хасбан дэвтэ 428-ыг хуваах нь 41 гэж бичгэнэ.